Сайн байцгаана залуучуудаа Java-гийн 13 дахь видео хичээлээ хүргэж байна. Энэ удаагийн хичээлээр классыг хэрхэн ашиглах тухай авч үзье. За та бүхэн чи харж байгаа энд миний үндсэн класс байна. За би үүн дээр нэмээд шинээр класс үүсгэе. За хэрэгслүүд гэдэг нэртэй классыг шинээр үүсгье. За бид нэр класс дотор өөрийнхөө хүссэн функцийг тодорхойлж өгч болдог. За энэ дээр би нэг ийм жишээ програм бичиж гэж бодож байна. Цалинг оруулангууд хичнээн хэмжээний төгрөгийг татвар төлөх гэж байгааг хэвлэж үзүүлдэг бяцхан програмыг бичиж. Үүний тулд функцээ тодорхойлж өгье. За public void татварыг үзүүлэх. За ерөнхийдөө класс дотор функцийг ингэж тодорхойлдог байгаа. Public гэдэг маань энэ тодорхойлсон функцийг аль ч классаас дуудаж ажиллуулж болохыг тодорхойлно. За үүний оронд private гэсэн үг байх юм бол энэхүү тодорхойлсон функцийг зөвхөн энэ класс дотор л ашиглаж болохыг зааж байгаамаа. За мэдээж хэрэг цалингийн татварыг бодохын тулд цалин гаднаас орж ирэх хэрэгтэй. Орж ирэх цалин маань бодит тоо байх хэрэгтэй. Тэр маань цалин байх хэрэгтэй. За энэ чи татвар гэсэн хувьсгчийг зарлаад өгчий. За татвар маань за юу гэдэг юм. За манай байгууллага яг уу 10% татвар авдаг гэж тооцъё. 0.1%. За бодит тоо ашиглаж байгаа үед хойно төгсгөлд нь F үсгийг тавьдаг гэдгийг та бүхэн мэдэх байх. За үүнийг одоо хэвлээд өгчий. За юу вэ гэхээр таны төлөх татвар тодорхойлох хэсэг тавилаа, нэг заавлаа, залгах нь татвараа залгаад хэвлээд өгчье. За бид бүхэн tools гэдэг класс дотор show tags гэдэг функцийг тодорхойлоод өгчлөө. За одоо үндсэн класс руугаа шилжиж. За би энэ чи ингэж хэвлэл зүгээр байх гэж бодож байна. Цалингаа оруулно гэж хэвлэе. За хэрэглэгч цалингаа оруулангууд нь бид нэ түүнийг нь өрдөө сканертад авчих хэрэгтэй. System.in. За үүнийг нь цалин гэсэн хувьсагт зарлаад оноогод өгчий. За сканер гэсэн зүйлийг хүлээн авна. За оноогод өгчлөө. За бид нэр сканерийнхаа хувьсгчийг ашиглахгүй болохоор энэ чинь хаагаад өгчий. Ер нь програм бол эмх зэгцтэй байхад зүгээр. За бид бүхэн хичнээн ч классыг одоо энэ чи tools 1 гэж байгаа шиг tool 2, tool 3 гэх мэтчлэн хичнээн ч классыг үүсгэж болно. Тэдгээр үүсгэсэн классуудтай бас хичнээн ч функцүүдийг тодорхойлж өгч болох юм аа. Харин ашиглахдаа ердөөл алийг нь ашиглах гэж байгаагаа зарлах хэрэгтэй байдаг. За одоо бид нэр tools гэдэг классаас ашиглах гэж байна. За хувьсагч зарлая. Tools object гэдэг хувьсгчийг зарлаад өгчий. Tools гэдэг классаас ашигланаа. За tools object хувьсгч ашиглая. Цэг тавилаа. Дотор нь тодорхойлсон олон функцүүдээс та хичнээн ч мэдээж функц тодорхойлж болно. За бид нэр show tags гэдэг функцийг ашигланаа. За цалин. За бяцхан програм ажиллуулъя. Цалингаа оруулна гинэ. За миний цалин за яг 60000 төгрөг. Таны төлөх татвар 600 төгрөгөө гэд гараад ирлээ. За та бүхэн классын тухай өшөө чааш нь дэлгэрүүлж уншиж судлах шаардлагатай. Яагаад гэх юм бол энэ бол маш их хэрэглэгддэг зүйл байгаа. Жишээлх юм бол маш том хэмжээний програм бичиж байгаа хүмүүс хувааж бичдэг байгаа. Жишээлх юм бол за цэцгээ чи энэ нийгмийн даатгалын классыг хийчихээ. За баяраа чи энэ эрүүл мэндийн даатгалын классыг хийчих. За Wayne чи өөр бусад төлбөр тооцооных нь классыг хийчих гих мэтчлэнгээр задлж бичдэг байгаа.
За цаашлуул энэ бол объект хандлтад програмчлалын хамгийн том давуу тал нь байгаа. За ингээд дараагийн хичээлээр энэ классын тухай арай жоохон дэлгэрүүлж үзэх болно. Ингээд дараагийн хичээлээр уулзлаа түр баяртай.